Тэгэхээр чинь нөгөө ингээд хошуу устдын дурандаа хурандаа энэ төр гэдэг ингээд цол зүгээд ингээд өрөөнд сууж идэг гудамжинд гардуу чи гараад ирвэл гэд энэ чинь энийг болиулна гэхээр энэ чинь самарж ял гэж хэлэхгүй яах вэ та муугаараа самарж л байгаа хэрэг л. Сайн мэцхан үзэгчдээ томчуудаас нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр би ярилцахаар хуульч, судлаач Эрдэнэбат ахыг урьсан байна. Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. Сайн байна. Хуульд нийтхүйцтэй хариултуудыг танаас илүү авах болов уу гэж бодлоо л да. Эхлэхэд нь яг хэлэхэд хууль зүйн гэдэг бол ингээд маш өргөн штэ. Одоо яг эмнэлэгт одоо нөгөө нүдний эмч, шүдний эмч гэ байдаг шиг. Хууль бол ингээд гэр бүлийн хууль, эрүүгийн хууль, хөдөлмөрийн хууль гэдэг ингээд маш их олон мэрэгсэн салбартай. Би бас мэдэхгүй юм аа бол бас мэдэхгүй шүү. Тэ ойлгоорой. Таны бодлоор одоо манай Монгол улсын хамгийн шудраг усны мэдрэмж хамгийн өндөртэй хүмүүс ихтэй бас ингээд шудраг байж магадгүй салбар бүлэг нэгж хүмүүс нь ер нь аль хэсгийн хүмүүс вэ? Үгүй ёстой мэдэхгүй. Тэр хүмүүс бол байгаа одоо өөрийнхөө ажиллаж байгаа салбарч гэдэг юм уу амьдарч байгаа орчиндөө хэр зэрэг одоо төлөвшөж иргэншиж тухайн одоо салбар нь орон зай орчин хэр зэрэг одоо тогтвортой байна. Тэр хэмжээгээр хүн шудраг байх шаардлагатай болдог байхгүй. Одоо юу гэдэм эртний одоо ингээд нутаг орон ингээд орон зайд хүмүүс ингээд хэдий ч нэ олон үеэр удаан амьдрах тусмаа тэнд хүн нэрээ хичээж одоо ёс суртах уныг баримталж үнэн шударга амьдрах тийм шаардлагатай болдог. Нүүдэлчин хүмүүст энэ их бага байдаг гэж ингэж хүмүүс үздэг. Яг гэвэл хэрвээ ингээд нэр нүрээ алдаад болохоо бол тэндээс яваад өгдөг. Хідэн үеэрээ одоо хөрөнгө мөнгөндөө баригдаад амьдрах одоо гарцаа авахгүй амьдрах ахуй орчиндөө захирагдаад хэдэн үеэрээ ингээд нэг л газар доктор сургалттай байгаа хүмүүс бол харин эсэргээрээ шудраг усыг хэрхмэлдэг, хичээдэг. Одоо би тайлбарлая. Тэгэхээр ингээд ерөөсөө шудраг байдал гэдэг бол тэр хүн тухайн газар орондоо бусдад хэр зэрэг итгэгдэж, хүндлэгдэж, бусдаар хүлээн зөвшөөрүүлж энэ бол найдвартай хүн, энэ бол шудраг хүн гэж тооцогдно. Тэр чинээгээрээ тэр хүн одоо тэндээ баттай, нэр хүндтэй, ашиг орлого сайтай тийм ингэж амьдардаг учраас энэ шудраг ус үнэнч байдал тийм ээ бусдын итгэл даах явдал гэдэг бол ус орон хүмүүсийн бол иргэншилтэй холбоотой байхгүй. Яг ингээд үзэхээр альва нэг нийгмийн салбарч гэсэн нэг орон нутаг байлаа гэх тэнд ингээд янз бүрийн гадны хүмүүс их ирээд тэгээд ингээд замбраагүй хэн байгаа нь мэддэхгүй хаана юу болоод байгааг нь мэддэхгүй ийм газар нөгөө эмх замбраагүй байдал гэдэг юм бий болонгууд нөгөө шудраг ус чинь дагаад ойлгомжгүй тодорхойг болчдөг байхгүй. Энийг даавал би дахиад нэг Монголын нийгэмч өнөөдөр ингээд бужигнаад байгааз. Харин хаана яг нэг тийм доктортой ингээд бужигнаад байхаар чинь хүнд өөрөөр хэлбэл нэрээ хичээж шудраг байхыг эрхэмлэх айгүй утгагүй болох гэдэг шин. Одоо хамгийн сүүлчийн шудраг байхыг хичээж байгаа угаасаа шудраг байдлаараа нэр хүнд итгэлээ олж авдаг хууль зүйн салбарын хүртэл болохгүй байх, шүүгчд болохгүй байх гэл ингээд улс төрчид нь нүдэд яхаар тэр салбар ингээд бужигнаад одоо хэрвээ ингээд нэг дискгүй ингээд шүүгчнэр өнөөдөр ингээд хуульчид ингээд бужигнаад эхлүүл уус тийм шудраг ус нь бас шудраг байдал нь бас дахиад алга болно, сонирн бол. Одоо бид нар чинь ингээд хуулиндаа итгэх ёстой шүү дээ. Хуультай тусгаар тогтносон орон юм чинь. Тэнгүүд хуулийн салбар нь, хууль зүйн салбар нь, хууль шүүгч, прокурор, цагдаа нар нь л арай илүү шудраг байх юм болов хэм хэмжээ үүрэг хариуцлага талаасаа ч гэсэн гэж бодохгүй юу. Тэнгүүд одоогийн байгаа нөхцөлд яг тийм биш юм шигэ тий. Хүмүүс ерөөсөө итгэдэггүй юм шиг хамгийн муу нэртэй хүмүүс нь бараг л энэ хуулийн салбарын ч байх шиг. Тэгээ хүчний байгууллага гэж ярихгүй гэсэн чи одоо бид нэр зүгээр шууд хүчний байгууллага гэд яриад хөвшижлээ шин. Гэхдээ яг хуулийн салбар гэх юм уу шүүх их мэдлийн за тэгээд хууль сахиулах албаны хүмүүс угаасаа ажлынхын шаардлага нь өөрөө шудраг байх ёстой. Уг нь. Тийм, угаасаа байх ёстой. Тийм. Тэгээ тэрийг хичээж байгаа. Энийг ингээд зохиомсоор эдгээр шудраг биш. Авилга авдаг гэдэг. Шүмжлээд байхаар
олон нийт ингээд итгэхгүй болчихно л да. Итгэл гэдэг чи одоо хүнд байдаг айгүй чухал чанар шүү дээ. Тэгээд ан амтан бол ингээд байнгын л итгэлгүй явчихдаг. Ямар нэгэн с ิจ гтэй юм байвал үргэлж зогтчихдаг бол хүн гэдэг амтан чинь ямар нэг юм ирээдүйд өнөөдөр ийм биш ч гэсэн ирээдүйд ийм болно. Би энэ хүнд хөрөнгө өгчих юм бол ирээдүйд энэ хүн миний хөрөнгийг хариуцуулна гэдээ хөрөнгө оруулалт хийдэг. Энэ хүнд итгэдэг те энэ хүнийг сонгодог гэдэг ингээд тэл дээр суурилсан олон харилцаа байгаас энэ ингээд хүний цааш нь авч явдаг хөгжүүлдэг тэгээд байхгүй юмыг бий болгож бүтээхийн төлөө хүмүүсийг нэгтгэдэг хамтруулдаг ийм сайхан зүйл. Ингээд одоо хуулийнханд ч гэсэн хүмүүс шудраг гэдэг энэ итгэл байж атал энийг ингээд нүдсээр байгаад байхгүй болгох ч юм уу. Ерөнхий магадлалын үед ярих юм бол 100 одоо шүүгч байлаа гэхэд 100гуулаад ерөөсөө давилгалал авчих юмсан тэг үгүй шүү дээ. Зөндөө олон шудраг хүн байгаа. Гэхдээ ингээд хуулийнхан ингээд шудраг биш. Шүүгчнэр шудраг биш. Уучлаарай. Тэгвэл одоо бүгдээрэнд нь одоо тэр шудраг биш байсан гэдэг тийм одоо үйл баримтууд байгаа мó. Байхгүй байхад ингээд зориудаар ингээд нийгмийг замбраагүйдүүлэхийн тулд улс төрийн гэх юм тийм тарих угаалт, манипуляц яваад тэгэл итгэлгүй болгочлоо л да. Би бол юу гэж харж байна вэ гэхээр бүгдээрээ одоо авилгач, лоерчин тийм бол биш. Тэр дотор тодорхой хүмүүс тийм байсан мэдээж байх магадлал нь бол байр. Авилга авдаг хүн төрийн албанд тэр дотор нь суулзан салбарт байхыг үүсэхгүй байж л таараа. Шудраг биш байх боломжгүй ч нөхцлүүд маш их байгаа. Аль нэг нь ингээд зоож жагаад авилга авчих боломжгүй хоёр ядарсан амтнд зодтолсон хэрэг байгаа. Мэтэр за одоо ингээд хийсвэрлүүлээд ингээд бүх амьдрал дээр гарсан бүх хэргийг ингээд шудраг бусаар шийддэггүй л үгүй. Тэгэд хүн угаасаа өөрөө өдөө олон жил амьдраад шүүгч хийгээд, прокурор хийгээд, мөрдөгч хийгээд 20-30 жил амьдраа явцсан хүнд нэр төрөөснөөр эрхэмлэх капитал байхгүй байхад тэр хүн тэрийг нэг ганц удаагийн юмар эрсдэлд оруулах. Тэгэхээр маш олон хүн өөрөө тэр шудраг байдал гэдэг юмдаа ингээд юм зуураад л байж байгаа шүү дээ. Би нэг асууад байгаа шалтгаан нь л дээ. Цаасан дээр гэмт одоо хууль зөрчөөгүй зөө. Ингээд цаасан дээр хууль зөрчөө гэмт тэр үлдэг. Тэгсэн хэрнээ нийгэмдээ гай болоод байгаа хүмүүс хитрхийх биш тий. Тэр чинь нөгөө хуулийн дээр цаасан дээр одоо ингээд ийм юм буруу хийсэн. Одоо энэ үгийг буруу хэлсэн гэх юм байхгүй шүү дээ. Манайх ч хартчихсан оруу учраас. Тэгэнгүүт одоо ингээд бүгдийг туйлшруулаад ингээд нийгэмд ингээд янз янзын илий балаа хортой мессежүүд өгөөл ингээд самраал байгаа хүмүүсийг одоо хин шийдэх юм бэ? Эсвэл тэр хүмүүс ингээд нийгмийн зарчмаар ингэж байж байгаа л харчигдаж алга болоод бид нэр цаашаа хөгжих юм болов? Оны өмнөхөн уншижсэн юм аа. Дэлхийн нэг сүүлийн 10 гаруй жил энэ популизмын давлгаанд ингэж савлгаан донд байсан юм байна. Тэгэд одоо ингээд энэ байдал бол их намдаж гайгүй болж байгаа. Яг хуу хамгийн гол 3 шалтгааныг нэрлсэн байсан. За нэгдүгээр шалтгаан нь бол одоо энэ сошиал платформ гэдэг юм. Ингээ урд нь одоо нийгэм ингээд мэдээллийг харьцангуй нэгдүгээрт бол удаан авдаг. Одоогийнх шиг хурдан биш. Хоёрдугаарт тэр мэдээлэл юм тодорхой баримжаатай сувгуудаар дамждаг. Тэгээд тэр мэдээллийн сувгууд нь бол тухайн мэдээллийнхаа үнэн зөв байдлыг нягтладаг. Тэгээд аль болохоор 90 сарвал өнцгөөс харж тэрэндээ дүн шинжилгээ хийгээд олон нийтэд хүргэдэг байжээ. Өөрөөр хэлбэл телевиз, сонин одоо вебсайтууд ингээд тодорхой хэмжээгээр редакц хийгээд тэгээд энэ бол үнэн байх магадлалтай байна гэд факт чекинг хийгээд түгээдэг байжээ. Гэтэл бол сошиал платформ дээр энэ альва мэдээлэл гараад янз бүрийн одоо тэр юугүйгээр хүн болгон өөрийнхөө үзэл бодлоор асуудалд үнэлэлт өгүүлдэг үнэн худлын шалгахгүйгээр тэгээ асуудлыг тийм зөв эрүүл өнцгөөс өгөхгүйгээр ингээд тал талын байр суурь илэрхийлж ингээд эхлэнгүүт хүмүүсийн дунд бусдад яавал хурдан таалагдаж анхаарал өртгөө гэдэг энэ өнцгөөс ярих нь илүү их амжилт олоод эхлэнгүүт энэ популист хандлагууд нийгмийн бүх салбарт хүн улс төр биш ингээд бүх салбарт нэм хитрхи хитийцсэн нэг хүнд таалагдах үнэн хизээч хэрэгжих боломжгүй тийм хуурмаг юм амлалт эсвэл одоо хитрхи сүртэй хүмүүст ингээд анхаарлын татахын тулд ягач амьдрал байж боломгүй тийм сүржин мэдэгдэлтэй аймаар ноцтой юм болсон мэтэр эсвэл айгүй гоё юм болох гэж байгаа мэтэр ингэж тараах нь бол амжилтыг олоод ангуут энэ популизм ингээд даймжраад алгасан. Хоёрдугаарт нь тэр судлаачдын нэрснээр бол өнөөдрийн хүмүүсийн амьдарч байгаа амьдралын төвшин байдлыг сайжраад хүмүүсийн орлого сайжирсан. Тэгээ орлого сайжрахтай зэрэгцээд их баян хүмүүс, их ядуу хүмүүс бол ингээд зөвхөн аль нэг улсад биш ингээд дэлхийд даяар ингээд
маш их болсон. Хөрөнгийн их одоо урсгал үүсснээс болоод хүмүүст ийм баян хоосны ялгаа, дээрэс нь маш их мөнгө зарцуулсан ийм үйл ажиллагаанууд чөлөөтэй явдаг болоод ингэснээр юмны хэмжүүр одоо урд нь ингээд тогтцсон байсан ийм тэд гэдэг бол үнэтэй энэ хямдхан гэдэг ойлголтууд хийвдэгдэж зарим салбарт бүр санаанд оромгүй их хэмжээний мөнгө эргэлдэх болсон тийм медиад жишээлбэл бүр уул уурхаагаас олдог орлогоос ч их хэмжээний мөнгийг медиагаар хүмүүсэд ингэж тарих угаалт хийсний төлөө олох боломжтой ч болсон гэдэг юм. Ой тойнд багтамгүй их мөнгөний замбраагүй урсгалууд бий болсон. Урдугаарт маш их соёлын ялгаа глобалчлалын ачаар ингэж үүсээд иргэншил өөрөө хямралд орчихсон. Урд нь бол одоо Европын зарим нэг улсад ч гэдэм үү одоо ингээд тогтцсон энэ нийгмүүдэд хөгжсөн нийгмүүдэд нөгөө төрөний битэрийн яриан дээр гардаг шиг юм. Нийгэм community гэдэг юм ингээд тодорхой байр түвшинд баригдаад байжсэн. Нэг газар орнд ингээд тодорхой хүмүүс л амьдардаг. Тэгэхээр тэр хүмүүс одоо тэндээс хаашаач зайлахгүй ч тэр дунд их нэрээ хичээж амьдардаг. Шудраг байдлыг эрхэмлдэг. Тэ нэр хүндээ алдчихвал тэр газар амьдрахад хэцүү болдог. Тийм учраас хүмүүс бол газрынхаа нийгэмд ингээд тэр ёс суртахуун шудраг байдлыг эрхэмлж амьдардаг байсан бол хүмүүс ингээд чөлөөдөө зорчдог болсон чинь хүн таалагдахгүй бол ерөөсөө маргааш зүг саваа бариад нөгөө амьдралынх нь орлого сайжруулж гараал явна өөр газар очиод ямар ч асуудалгүй амьдарчдаг болчихсон. Цагаачлаад ингээд нөгөө Англид ч гэдэм үү нэг Филиппин нэг Монгол хурж ирэл амьдардаг. Тэр хүний ёс суртахуун хэм хэмжүүрээр тэр хүн тэнд нэг хичээгээд байх нэр хүнд намтар түүхч байхгүй учраас ингээд энэ замбрааг их урсгал хөдөлгөөн өөрөө нийгмийн үнэлэмжийг байхгүй болгоно. Дахиад энд ингээд янз бүрийн өөр соёлтой хүмүүсийн дунд мэдээлэл өөрөө олныг ингэж уймруулж хуйлруулсан байдлаараа илүү их амжилт болоод ингээд популизм их гарсан гэж. Би яагаад энийг танд яриа вэхээр одоо ингээд манай нийгэмд яг ийм популизм ингээд газар аваад нийгэм тогтворгүй болохоор дагаад популизм газар авчаад одоо эргээд яах нь нөгөөх маань ингээд нийгмээ буцаагаад тогтворгүй болгоод одоо нийгэм тогтоод нэг за юм ийм байх хэвээр энэ бол зөв энэ бол буруу бид ингэж хөгжих хэвээр Монголд энэ үн цэнтэй зүйл эх оронч үзэл гэж энийг хэлнэ зөв зүйл гэж энийг хэлнэ гэдэг хэмжүүр ингээд тогтоод бид цаашаа нэг өөрийн гэсэн үнэт зүйл чиг баримжаатай үндэсний айдалтай болоод явмаар байна шүү дээ. Ингэнгүүт нөгөө популизм чинь тэрийг ингээд буцаагаад самарч хаад одоо биднэрт ямар ч юм үнэтэй биш болчиход байна. Юу ч тодорхой биш. Юу ч тодорхой биш. Хинч нэр хүндтэй биш. Одоо тэр гойгоос л асууя та. Яг хантай хэлэндээ бодох гэхээр наадах чинь тийм шүү дээ. Шал бимээ амта. Энэ нэр нь зөв юм биш үү? Наадах чинь буруу. Энэ ч тийм энэ ч тэнэг. Тэгэхээр бид нар одоо энээс хизээ нэгэн цагт сална л та. Хизээ нэгэн цагт гэдэг. Тий хизээ би яаж мэдхий. Хүмүүс нийгэм 30 жилээр хөгждөг, 25 жилээр хөгждөг гэл. Тэрийг үл би мэдгүй. Тэгвэл тэр бас нэг популизмд нь орсон л явж байгаа юм байна л та. Тийм яагаад гэвэл өмнөхөн ингээд нийгэм явж ирсэн зүй тогтлыг ажиглаад хүмүүс тийм дүн шинжилгээ хийгээд 30 жилээр нэг цикл явдсан байна энэ төр гэжсэн бол өнөөдрийн технологийн дэвшил за тэгэл энэ сошиал платформын хөгжил энтерээсээ болоод нөгөө хугацаа хэмжүүрүүд мэн бүгдээрээ одоохондоо баримжаагүй л. Хант юу ч тооцоолох боломжгүй л болчихсон. Тийм тооцоолох боломжгүй. Уг нь ингээд одоо уламжлалаа ч гэх юм уу одоо ингээ эмээ өвгөнрийн ярьдаг байсныг харахаар 7 хэмжиж нэг огтол гээл юмд айвал хянуур хашир ханддаг үндэстэй юм шиг тийм мэдрэмж хаяад төрдөг байсан байхгүй юу? Ингээд төрдөг байсан. Ингээд одоо ингээд харахаар нэрэл дипломтой боловсралтай тий өөрийгөө ингээд чадхаараа боловсруулаад бий болгох зөв хүн байна гэсэн хүн хүртлээл 2 өдөр 2 өөр юм дээр савлаад байх жишээтэй тий тэнгүүд монголчуудын тэр хашир зан өөр нь энэ платформд идүүлсэн юм уу эсвэл бид нэр өөрсдөө ийм оюун санааны сул дорой болоод байгаа юм уу? Тийм юмнаас болсон гэж бол хэлж мэдэхгүй. Зүгээр зөвхөн монголчууд биш энэ өнөөдрийг хүртэл оршин тогтнож ирсэн улс үндэстнүүд ийм тодорхой чанаруудыг үндэстнийхээ хувьд ч гэдэм үү өөртөө байрч хадгалж үлдчихэж л оршин тогтноод ирдэг. Тэрний одоо юу гэдэг нь тухайн нэг хүн амын нийтлэгийн нэгдмэл байдал ч гэдэм үү. Хоорондоо ижил төстэй байдал ч гэдэм үү те. Тэгээд тэрэн донд миний зүгээр их онцлог нь эрүүл ухаан байдаг байхгүй. Эрүүл сар бол одоо сэтгэлгээ. Таасаа хэлж шít монголчууд бол жишээлбэл 7 хэмжиж нэг огтолч гэдэм үү. Их олон ардын сайхан өгнүүдтэй тэрэн дотор дандаа эрүүл ухаан явж байдаг бүгдээрээ хэлэлцэл буруугүй ambулансаар бол хэрэггүй ч гэдэм. Тэр
улс үндэстний юм эрүүл сарвал ухаан яг ингээд нэг тодорхой нийтлэгт ингээд байхаараа тэд нэр ингээд зөв шийдвэр гаргаад ирээдүгөө зөв ингээд тооцоолж төлөвлөөд тийм ээ. Тэгээ бие бинийгээ хэрэгтэй үед нь дэмжиж би яг тухайн улстай үндэстэн дотроо болохгүй байгаа юмнаас салаад онцгүй юм хаяад ч гэдэм ингээд цаашаа ингээд хөгжөөд явдаг. Их олон иргэншил дамсан үндэстнүүд байгаа штэ. Бид нар чинь тэр их айхтар эрүүл сарвал ухааныхаа л тусламжтайгаар явж байгаа. Мэдээж хэрэг тодорхой хэмжээгээр тэд нарыг эрүүл ухаан гэхээр л ингээл бүх юмыг амар хатуу тооцоо хүйтэн сэтгэлээр хандах биш бас нэг зарим зүйлийг халуун сэтгэлээр итгэж дэмжиж явах хэрэгтэй. Тэрийн жишээлбэл шашнаараач гэдэг юм уу эсвэл улс үндэстнийхаа нэг тийм заншил тийм нэг хөвшмөн сэтгэлгээгээр ч гэдэг юм ингээд бас барьдаг. Ингээд явж ирсэн энтгүүч гэдэг юм уу хэдтууч гэдэг юм уу олон үндэстнүүд байгаа. Монголчууд тэд нарыг нэг байхгүй их эртний соёлтой олон мянган жил ингэж оршин тогтнож ирсэн эртний соёлтой усуудтай орно шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр бол бид нэр ингээд тэрийгээ л алдчих шиг танд санагдал надад санагдаад байна. Би бол юу гэж бодож байгаа нөхөр бид ингэж ингээ халаглаад байна гэдэг чинь бас арайч гээчээгүй юм шиг байна. Энэ нийтлэг байдалтай бол их цөөхөн хүн дэлхийн бусад улстай харьцуулахад хамруулж ийн л да. Америк гэдэг ингээд 300 гаруй сая хүнтэй нэг хүмүүсийн нийтлэг тэнд оршоод байгаа сте. Тэгээд дундын үнэт зүйлтэй. Тэгээд Америк хүн гэдэг чинь Америк орн гэдэг чинь Америкчууд бид ийм яа те. Зарим хүнд нь тэнийг санагддаг үнэт зүйлтэй. Зарим үнэхээр хаач байхгүй чухал чанаруудтай те. Хөдөлмөрч боловсролыг эрхэмлдэг ч гэдэг юм уу. Хятадууд гэл ингээд бас нэг нийтлэг байна. Бидний хажууд яг бид нар хайрцангуй цөөх хүлээч гэсэн бас л ингээд мянган жил хадгалж ирсэн өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Тэгээд тэрийгээ дагсан юм амьдралын хэв маягтай, тэрийгээ дагсан тийм шодрогоос үнэн зөв сайн муу сайхан муухайгийн хэмжүүртэй л яваад байна л та. Одоо жоохон тэр маань хямралд орсон уу гэвэл орсон баг. Тэгээд тэр нь бас энэ хэмжээгээр шинжлэгдэх ёстой баг. Critical thinking гэл нөгөө нэгтлэн бодох гэлээ ингээ бүр ингээл хичээл байдаг штеп. Тэр нь суугаал тэгэл ингээд аливаа зүйлд ингээд яг хувийн амьдралдаа бол хүн одоо өөрийнхөө хандна үз. Одоо нийгмийн асуудалтай ажил хэрэгтэй ингээ айгүй рационал хандах хэрэгтэй гэл тэр хүмүүсийг ингээ жоохон оролдож байгаа байхгүй юу. Тэгэл нэг үеийнхээ үнтэй ч юм өөрөөсөө жоохон ах хүнтэй ингээл яриад зүгээр л нэг сэдвийн тухай ярьж байна шүү дээ. Одоо чинь физик гэлтэй энэ нутаа энэ яг түлээд ингэ бид нар түлэхгүй гэд яах юм энэ хүмүүсийн ч буруу биш шүү дээ энэ тэргэл ярангууд ч юм уу та тий сэтгүүлч болохоор худлаа хэдэн улс төрчтэй ярьсан болоо сууж идэг үсттэй энэ тэргээ ер нь үндсэн асуултыг маань ерөөсөө ярихгүй тэгэл дараа нь ингээл ярьж байгаа л би ер нь бол ингээд компани авч явах гэдэг өөрөө манай татврын тогтолцоо аюу хачин юм бэлэг юм. Нэг таньдаг хүн олоо хойшлуулж чадахгүй чийл арчаагүй шүү дээ гэл ингээ үндсэн юмаа ерөөсөө ярилцаж чадахгүйсахгүй. Тэгээ би нөгөө хичээлээ ингээ алдахгүй ингээ хэрнээ чирээ явах гээд нь штэ. Тэнгүүт бид нэр ийм сэтгэлгээг гэх юм уу эсвэл нэгнийхээ ярьж байгаа зүйлийн агуулгыг нь ойлгоод үг сольдог болохын тулд бид нар одоо ер нь яах вэ? Яг үнийг хэлхий сүүл үе заримдаа аав ээж ойр дотны хүмүүс тэгэж ойлголцохооргүй тийм ийм хол болцсон байна. Ярилцаад үзэхээр тэр юм чинь сэтгэлгээ болон харах үнцгийн ялгаа үсттэй тий. Тэрнээс нэг тэнэг мангардаа биш штэ. Одоо яг ингээд хоёлаа ярьж байгаачлаа ингээд би ч гэсэн ингээд маш олон хүнтэй жишээ нь агарын бүртгэлийн асуудлаар ингээд ярилцаад яриа мэтгэлцээ минь хөвчлөл хэмжилдэг болдог л та. Яагаад гэвэл хүмүүс яг ийм тулгымцсан асуудал дээр их хөвчлөл эрүүл ухаанаа гэх нь их. Тэгээд хүн бухимд нь яг өөрийнх нь урд асуудал тулгалахаар тэрэн дээр ингээд тэл зүүн байдал нэмж ачаалагдаад уур нь хүрээд уур нь хүрхээр ээж за байж байгаараа гэдэг нэг хөндлөнгийн байр суурьнаас нөгөө асуудлаа ингээ хажуунаас нь харах энэ төр чадварч угаасаа хүнд айгүй хэцүү шттэ. Тэгээ ер нь ингээд хүн би яагаад тэр нөгөө альва уус үндэстэн ч нийгэм тэг олонлогтын эрүүл ухаан хэрэгтэй гэдэг байгаа юм гэхээр энэ рүү л ингээл бусад улсууд хүмүүс ингээл дандаа л хичээж идэг. Тэрлүүл ингээл зүтгээд идэг байхгүй. Хөөе алив одоо хэдүүлээ энийгээ ингээд тэ эрүүл ухаанаар бодож тунгааж шүүж хилэлцээ. Тэгээд энийгээ шийдэе. Бид нарт нэг юм тогтолцооны хувьд тийм зүйл рүү явдаг л арга хөшөөрөг биднэрт хэрэгтэй. Юу гэдэм боловсрлоо хүмүүст одоо хүүхдэд тэгээд насанд хүрэгчдэд боловсрол олохдоо энэ тухай дандаа орхид болохгүй ярих хэрэгтэй ч гэдэг. Альва асуудлыг хилцдэг тэр үйл явцаа процессо жишээлбэл яг тэгж асуудалд эрүүл ухаанаар хандах тийм боломж руу тэр арга хэлбэрлүүн чиглүүлэх хэрэгтэй. Юу гэдэг одоо жишээлбэл
хурал гэдэг юм чинь тодорхой дигээр явахгүй бол тэний шийдвэр гаргачихдаг. Хоолт бол бастай. Тийм. Жишээ нь хүмүүс ингээд шүүх хурал гэдэг юм ингээд дигийг ойлгох нэг нь би ойлгохгүй. Энэ талаас нь харах өнцөг байхад энэ талаас нь харах өнцөг заавал байгаа шүү. Тийм учраас энийг буруутгаж хандхаас гадна бас нөгөө талаас нь зөвдгөж харах өнцөг байх ёстой шүү гэдэг энэ хүн төрөлхтний эрүүл ухаанаар сэтгэх энэ бодож олсон л хурлын дэг байхгүй. Тэгээд нэг нь ялж яхад нөгөө нь өмгөөлж явах ёстой. Өмгөөлөгч гэдэг хүн заавал тэр хүнийг сайн талаас нь зөв талаас нь харуул нэг юм байгаа шүү гэдгийг хэлэх энэ үүрэг хүлээж аваад ярилцаад тэндээс ухаалаг шийдвэр гаргах жишээтэй. Хурал гэдэг ингээд одоо улсын хурлын чуулганы хуралдаан ийм дээгтээ нэгэн тухай хуультай. Тэгэнгүүт эхлээд нэг хэлэлцэн за энэ асуудлыг хэлэлцэхүүгүй яагаад чухал вэ? Дараа нь за энэ асуудлаар юу яригадаад байна вэ? Энийг яаж зохицуулах вэ? Тэгээд энэ дотор нь анхаарах нарийн ширээ зүйл юу вэ гэдэг 3-4 юм шатараас нь дэг байна гэдэг маань өөрөө хүн энэ үедээ л асуудлын одоо алдааг нь өө зөөг нь олж хардаг. Тийм учраас гээд ингээд бодож олсон байх жишээлтэй. Тэгээ манай улсын хурлыг тэгж чуул. Гэхдээ би одоохонд тайлбарлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар ингээд ямар нэгэн юмыг бодож зөв дүгнэлт шийдвэр гаргахын тулд эсвэл одоо аливаа зүйлийг алдаагүй хийхийн тулд хүн төрөлхтний бодож боловсруулж олсон тэр тогтолцоог өөртөө бий болгох хэрэгтэй. Тэгж чадчихэж гимээр бид нар одоо нэг алдахгүй зөв шийдвэр гаргадаг ийм юм явах юм. Дэлхийд даяараа энийг сая нэг 10 гаруй жил алдсан гэж үзэж байгаа юм. Бүгдээрээ нэг эрүүл ухааны гээгээд ганцхан Монголд биш ингээл дэлхийд даяараа сүүлийн 10 жил шүүх рүүгээ дайсан шүү дээ. Тэр энэ шүүх шударга биш гээл эсвэл одоо улс төрчид нь бие биенийг ээлжил гутасраад одоо ер нь ганцхан Монголд биш ер нь дэлхийн аль ч улсад нэг хүмүүс за энэ л одоо манай улсыг сайхан аваа явуучих болов. Энэ хүн л их зөв юм ярьж энэ гэж итгэж хүндэлдэг айдол энэ төр алдаад одоо 4-5 жилийн өмнө Европыг одоо гайхшруулж одоо өстэй хүн болгоны хайрыг татчихсан улс төрч энтер нь өнөөдөр бүр хог новш хогийн тантан болчихсон л өнөө маргаш огцох дээрээ тулцсан л явж байгаа жишээтэй. Тэгэл ингээл дэлхийд даяараа л юм хямрал. Тэгэхээр энэ хямралаа даваад угаасаа л давна л да. Нөгөө бид нар сая чин ковидор энэ манус ингээд өөхөд дуусна л гээл байсан биз дээ тий. Тэгсэн чинь одоо яг хөө тэгэл нэлээд гар замссан. Гэхдээ дараагийнхаа шатны ковид донд 50 л амьдсаж штэ тий. Тийм шүү дээ. Одоо яасан K9 бол 19 бол одоо ямар ч байсан. Нэг тоохоо болцсон те бид нар тэгсэн чинь одоо бол ингээл хүмүүс ханиад хүрээл амар хүнд ханиад хүрээл явж л байгаа шүү. Тэгэхэд амар айгаад л маск зүгэл бие биенийхээ хоолойд юм хязгаарлагчаас суулгаад бүү юм болохгүй л байгаа шүү дээ. Тэг нөгөө K19-оос нь илүү хөнөөлтөй H1N1 вирус бол гадуур л байгаа шүү дээ. Тийм. Нөгөө хоолойгоо зарлаагүй л болох. Нөгөө л нэг вирус тэгээд ингээ мутацид орчихсон тууж л яваа штэ. Тэгэл бид нар би нэг ковид тусчих шиг боллоо гэл юм уу нэг хит хоног хөвтлээгээл идгээд л ингээл явж л байл та. Тэр шиг бид нар ингээл бэрхшээлээ даваал цаашаа явна л баг л та. Одоо ингээ нэг юм яалтчгүй ингээд уцаа ингээ баян контролдод ухаад ийн л та ингээд яалтчгүй би ч гэсэн ухаад ийн ингээл хараалтай ингээд тэндээс ингээ мэдээлэл аваад тэг яг мэдээлэл зөв ч юм буруу ч юм тэрээс мэдгүй чинь зурагт үзэхгүй сонин уншихгүй шүү дээ. Тэнгүүд нэг юм сонин санагдаад байгаа байхгүй. Үнэхээр фэйсбүүкийн пост хүмүүсийн стресс төр дөрөөлж шийдвэрүүд гараад байгаа юм. Улс төрийн ч вэ, улс оронд хэрэгтэй ч вэ, ямар нэгэн салбарын ч вэ. Та тэгж анзаардгүй. Гараад байгаа байх. Ягаад би тэгж бас хардаж ийн гэхээр санаанд оромгүй одоо тийм тоо баримтанд тулгуурлаагүй шийдвэр маш олон гарч байна. Мэдээж хэрэг тэр сошиал платформ дээр зогсоо зайгүй дайс чүмжилж исэн ч гэсэн тэ тууштай байж байгаа эцэст нь эргээд ингээд дараа нь харахад зөв шийдвэрүүдийг гаргаж байна. Эргэж хургасан маш олон тийм утгагүй шийдвэр гаргаж байна. Төр засгийн хэмжээнд бодлогын төвшөнд бол мэдээж хэрэг нийгмийн уур амьсгал тохируулж шийдвэр гаргаж байгаа юм бол харьцангуй бага. Яг тэгвэл энэ чинь нэгдүгээр хамтын шийдвэр, хоёрдугаар тэр нөгөө мууд сайн ч нөгөө их хурлаар орж идэм юм уу, засгаар орж идэм үү хэлэлцэн нэг институт тэрэн дээр ажиллаад байгаа учраас тэнийг шийдвэр гаргах юм байна. Гэтэл нэг улс төрчийн нэг хувь хүний одоо манлайлал тэгээд тэр хувь хүний шийдвэрээс хамаарсан юмнууд баг ихэвчлэн шууд нийгмийн уур амьсгалаас хамаарсан шинж та. Өөрлөнд дайраад шүүмжлээд ангуутал зүгээр сандраад л дараалж тэнийг мэдгэл хийгээл тэгээд тэр нь шийдвэр бол баталгаажаад явж байгаа тохиолдлууд маш их байна. Сүүлийн нийгмийн асуудалтай.
Нэг улс төрч өөрөө шийдээд байгаа байхгүй ганцаараа. Тэгэл мэдээлэл хийгээл. Нөгөө бусдаагаа хэлцэхгүй гарч ирж яриад тэгэл аман зөрүүл. Тийм. Тэгэл аман зөрөөл хоорондоо зөрүүтэй юм яриа л те. 2 хоногийн өмнө ингээ 3 хүн зогсож байгаад бид нэр одоо ингэнэ нэг салбарын одоо зөв тогтолцоор нь явуулан чөлөөлнө гэж яриад дараа нь нэгэн шал өөр юм, нэг улс төр шал өөр юм яриа л те. Эдийн засаг айгүй эрүүл болгоно, халамжаас татгалзнаа гэснээр дараа нь тас идэл Баяр төхөнгөө шал өөр юм яриа л. хүмүүст бэлэг дараагаал. Тэгээ шинэ жилийн бэлэг хөдөлж аваа хэвээр. Юу? Бараг үгүй улсаараа л шинэ жилийн бэлэг авсан шүү дээ. Бэлэг үү? Гэхдээ одоо тийм мэдэхгүй тэрийг одоо тэгэл өгчихсөн ямар ч байсан тэгээд ханаас аваад өгсөн бүү. Бид нар одоо ингээ ардчлал аягүй ярьдаг штеп. Ингээд ардчлалын үнд 3 зүйл бол ингээл те хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага энтергээл ингээ суурь энтергээл яриа л. Тэнгүү сүүлийн үед ардчлал ингээд хангалттай бэхжээгүй юм болов гэмээр юмнуудаас аягүй их байна штеп. Тэгмэд би ингээд ардчилсан орны иргэн штеп одоо. Тэгмэд би тэр ардчлалыг бэхжээхийн тулд 28 настайс түлж баасан гэхээр юуг хамгийн сайн хийвэл нийгэмдээ тус дэмтэй вэ? За өстой уучлаар би мэдэхгүй. Ялангуяа би сэтгүүлчийн өнцгөөс тэгээ энэ асуудлыг бол харж бодож байгаа. Сэтгүүлч юу хийвэл сайн ч гэдэг юм те. Бүл иргэд ямар байж ээж одоо энэ манай нийгмийн ардчил бүрэн тогтохын ардчил нь ингээд айгүй эрүүл байх юм бол бид нар чинь бас нэг хүмүүс юм чинь жинээсээ нүүдэлж ард хүмүүс юм чи жоохон шударгатай суртахуунтай тал руугаа хэвих байлгүй дээ. Зүгээр хувь хүнийхээ хувьд бол хүн ерөөсөй байрлалаас өөрийгөө боддог. Өөрийнхөө эрх шиг мэдээж хэрэг хамгийн ихэнд үзэх хэрэгтэй. Ер нь тэр нь ч зөв. Энэ надад хөнөөлтөө энэ надад буруу гэсэн зүйлийг хийхгүй байх хэрэгтэй. Аюултай гэсэн зүйлээс зайлсхийж явах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалж явах хэрэгтэй. Тэг энэ одоо зөв совин байгалийн энэ тэсэж үлдэх одоо чадвар нь бол хүнд байх хэрэгтэй. Тэрийг ерөөсө хязгаарлаж би яах вэ? Тэ улс орон үндэстэн энэ төр гэж бол жоох ухуур мөчөд батал. Харин энэний дараа яг шийдвэр гаргахдаа хүн ямагт одоо нэг л зүйл байдаг шүү дээ. Би өөрийнхөө төлөө ингэж шийдчихвэл бусдад ямар үр дагавар авчрах вэ? Миний үйлдэл хөндлөнгийн үнэнүүдээр яаж харагдаж байна вэ? Бид хоёрын нэг асуудал дээр маргаж яхад миний зүгээс ингэж харагдаж байгаа гэсэн одоо энэ хүний зүгээс энэ асуудлыг харуул яаж харагдах вэ гэдгийг бодож байгаа тохиолдолд хүн өөртөө болон нөгөө хүндээ нийцтэй дундын шийдвэрийг ч гэдэм үү одоо тийм ээ байж болох тэр зөв шийдвэрүүдийг олж харах чадвартай болдог. Би зүгээр ардчлал гэж ярихаа болий. Ер нь хүмүүс ингээд хоорондоо уучраа болоод зөгцөж амьдрахад нэгдүгürt мэдээж хэрэггүй ийм байж болохгүй энэ тийм үү надад хортой хөнөөлтөө гэдгийг хараад тэгээд яг үйлдэл шийдвэр гаргах юм ийхтэй би өөрийнхөө төлөө ийм хийхээр нөгөө хүний өнцгөөс харуул тийм үү эсвэл одоо 10 хүн байвал аль болохоор тэр олон хүнээс хүний өнцгөөс харуул эн чинь бас ийм шүү. Энийг ч хохирохгүй намайг мэдээж хохироож болохгүй тийм үү надад ашигтай энэ хохиролтой биш зөв шийдвэр нь юу байх вэ гэдгийг олж харах тэр л сэтгэлийн хандлага байвал хүмүүс хоорондоо ингээд эв зүгөө олж амьдарч чаддаг. Нөө одоо бол манайхан хэрэлдэж чинь гэхдээ би бол энийг их сайн гэж боддог. Яагаад гэвэл хэрэлдээд ч хамаагүй би миний зөв чи яагаад ингэж чинь чи яагаад миний урд урд дайрав чи бурууштай чиний тэр гэрэл чи ийм гэрлэр гарсан би явах хэвээр яагаад чи ингэж энийг би авах хэвээр гэ ингээ ярьж явах явцдаа нөгөө хүний зүгээс харах өнцгийг нөгөө хүний урдаагарч болтгоо хэлж байгаа бүгнээс олж сонсоод ингэж ойлголцох чадвар сайжирдаг. Мэдгүй ардчсан гэх юм уу ер нь энэ чөлөөт нийгмийн хүн болвол эдгээр өөрийнхөө эрх шиг аюул сан бодох хэрэгтэй. Хоёрдоож яг шийдвэр гаргахын хувьд нөгөө хүнийхээ эрх шиг тооцоолж бодцоход бусдад гайгүй өөртөө эвтэх амьдрах гэдэг үг юм шүү тий бараг. За баргаал тийм ч юм. Яс мундаг базаад өгч. Энэ тарих угаалт гэл одоо бид нар энэ хийгээ аягүй тэгдэлтэй шүү дээ. Чи тарих угаалтанд орж, чи тарих угааж чинь. Тэрний захиалгаар тарих угааж ингэ. Нэрээ санаатаагаар нийгмийн тарихыг угаагаад ямар нэг шийдвэр гаргах гэдэг зорилго байх уу? Байна шүү дээ. Жишээ яг ямар шоу юмар явдгийг бид нар одоо сүүл рүү танихаач болчихлоо. Юм гарч ирэхээр л хаширлах чинь ингээд аягүй зарим юм дээр буруу мухралдаг ч гэж байна. Тарих угаалт гэж юу нь яг тодорхойлолтоороо ингээд илэрдэг юм хүмүүс яг ямар шоу байдаг. Хүмүүс ингээд ямарваа нэг юм буруу хийчихээ тэгээ тэрийг зөв гэж ойлгуулахын тулд хуурамч үндэслүүдийг тавьдаг.
Хуурамч үндэслүүдийг нэг тэгсэн тийм ээ одоо тоо баримтыг худлаа хэлээл эсвэл одоо факт баримт үйл баримтыг худлаа хэлээл тийм жоохон олон дагагчтай гайгүй юм биччихдэг хүмүүс ингэж тойруулж бичүүлээ лөө. Тий, өөрөөр хэлбэл энэ нь зөв юм. Яагаад гэвэл гэл тий. Тэгэхээр ингээд өөрөөр хэлбэл нэгдүгээр өнгөрсөн цаг дээр болсон үйл явдлыг хүмүүс буруутгах гэдэг алдаа бол хийснээ ойлгоцоход за тэгэд энэ нь бол хүмүүс айгүй шүмжлэх гээд байна гэж ойлгонготой. Энийгээ зөв байсан мэтэр ингэж. Дараагийн ээлжинд одоо яг ийм процесс ингээд явж явах үед хүмүүс яадаг вэхэр айгүй их тааш ямар ч зүйл сайнтай болон муутай шүү дээ. Тэгэхээр сөрөг талыг нь дарж өөрийнхөө эерэг талыг нь илүү дөвөөлгөж тэгснээрээ бусдын дэмжлэгийг авахын тулд зөвхөн тэрний сайн талыг л дөвөөлгөөл яриад л заримдаа бүр тийм баримт байхгүй бол дахиад л зохиогоод л яриад л одоо тэгсэн байхгүй юу гэл ингээл яриад заримдаа ингээ баримтыг хуурмаглаж наадах чинь тэгсэн үг гэж ингэж үнэн бодит байдлаас нь өөр утгатай мэтэр тайлбарлаад л ингээ процессоо ингээ дэмжүүлэхийн тулд хүмүүс ярьдаг. Бүр ирээдүйд хийх ажлаа ингэж хүмүүсээр дэмжүүлэхийн тулд ийм сайхан болно ингэн би хоёулаа суувал би чамайг жаргаана гэх юм. Тэгэл гадаадын орнд юм байдаг гэлээ би явж исэн хүний хувьд хэлий гэж. Тий, ер нь энийг ингэж л шийддэг. Мэдээж надад тэр нь ашигтай. Нөгөө хүнд хохиролтой байх ч гэдэг юм уу. Тэгээ ер нь нийтэд нь бол та биш гэдэг юм уу. Ер нь хүн өөрийнхөө бодлыг зөвтэй энэ эрсдэлтэй сул талтай гэдэг мэдж байгаа үедээ ингээд өнгөрсөн цаг дээрс одоо цаг дээрс ирээдүйн цаг дээрс тухайн зүйлийг зөв зөвтэй мэтэр бусдад ойлгуулж бусдын дэмжлэгийг авах эсэргүүцлийг зогсоохын тулд ингэж ярьдаг. Тэгээ энийг ингээд олон нийтэд ингээд зориулаад системтэйгээр ингээд дистаратайгаар ингээд яриад ингээд мөн үцэр бүр ингэж чаад нэг уус үндэснийг тэр чигээр нь нэрээ бид нар бол дэлхийдээ байлдах ёстой юм байна. Үзэх ёстой юм байна гэд дэлхийн дайн хүртэл хүн хийлгэсэн шүү дээ. Тэгэхэд чинь тарих угаалт байт юм уу гэж хоёлаа ярих боломжгүй байна. Дэлхий дээр өстө хамгийн өчрөх үндэстэн бидэнд ийм л ястан үндэстэн гай болж байна. Тэрийг бид нар дарж аваад ер нь энэ хамгийн шилдэг үндэсний энэ л одоо жишг маягаар дэлхийг дэг журамд оруулах хэрэгтэй гэж байгаа. Дэлхийн 2 дугаар дайныг хийгээ явцсан. Тэгж угааж болдог. Тэгээ шийдвэр гаргасан. Би ингээ шийдвэрээ хүмүүсээр дэмжүүлэх юм бол тэхийн тулд би яах хэрэгтэй ингээ хийж хэрэгжилж ирсэн. Маш олон арга технологиуд байгаа. Тарих угаадаг гэх юм уу. Хүмүүст тэр худал зүйлийг үнэн мэт харагдуулдаг. Эсвэл одоо ямар нэгэн зүйлийг шүүмжлэх гэдэг ангууд энэ зүйлээс анхаарлыг сарниулаад өөр зүйл рүү анхаарлыг төвлөрүүлээд араар нь ингээд сэмхэн өөрийнхөө эргийг бүтээчихдэг энэ төр тарих эргүүл толгой эргүүлдэг. Нэг хүний хувьд бол толгойг эргүүлж штэ. PR-ч байдаг юм байна тийм үү? Тэрийг ингээд зориудаар за одоо ингээд шийдвэр гаргач ийм шийдвэр гаргач энэ бол айгүй их олонний шүүмжлэлт нь тийм учраас хүмүүсийн анхаарлыг ийшин татчихъя. Тийм ээ, red herring гэдэг одоо анхаарлын энд нэг хурц өнөртэй чанга дуутай юм руу татчихъя. Тэгээд энэгээр нь хэдүүлээ ингээ гүйчихье гэдэг. Тэгэл хүн төрөлхний уламжлалт зайлыг ингээл хэрэглэнэ. Та санаж байл одоо ингээ сүүл ингээл утаа гээл ингээл бид нэрнгээсээ ингээл бөөнөрөө нэг нэгдээд ингээ те хүн болгон тэр чинь үнэрч байгаа хоолоод нь амтагч байгаа юм чи угаас зөвөрөхгүй шүү дээ ингээл яг нэг ингээл яриад яах вэ хөгөөл байжсэн чинь нэг хэрэг гаргаад ирдэг шүү дээ. Хэрэг тэр хэрэг яагаач өмнө гараагүй юм те яагаач тэр үед гарч байгаа юм. Тэгээ яагаач гинт олонний танил хүмүүс нь тэрэн дээр амар мэдэгдэл хийгээл те одоо чигши боли cancel culture гэл ингээл гараад ирдэг шүү дээ. Гэхдээ та яг энэ хуулийн салбарт ингээл ажиллаж байгаа хүний хувьд зориудаар тэгж нэрнгээсээ нийгэмд хүмүүсийг төвшүүлэхээр эсвэл хүмүүсийг зэвүүцүүлэхээр хэрэгүүд гаргаж тавьж агаад одоо хүмүүсийн анхаарал хандсан байгаа. Үнэхээр шийдвэр гарах хүртэл хүмүүс тэмцэх гээд байгаа юмыг ингэж сарниулж балдаг юм. Манай нийгэм тийм тогтмол болсон уу? Эхлээд ч яг хөө магадгүй гэж боддог гэсэн. Сүүл рүүгээ ингээл нийгэм гараад бид нар тэрийг нь хөөгөөлтэй. За мэрэгжлийн хүмүүст хаана гэж хооронд хүмүүс тоохоо болчихж байгаа байхгүй шал өөр юм дээр анхаарал нь очсон. Тийм. Угаасаа энийг нөгөө сая би хэлээд та тэр red herring буюу юм яг займчуулах ч гэдэм булзааруулах ч гэдэм тэр арга ингээд бүгд дэлхийд яриад мэддэг. Энэ ингээд чухал асуудал гэдэг ингээд төвлөрөө явж байтал хажууд нь хүү энийг хаа гэдэг ингээд шин сэдв нэг сенсац гаргаж ирээд. Тэгээ энийг ингээд ашигладаг. Тэгээ оюун ухааны тийм дархлаатай их юм нэг төрлийн энэ асуудал ингэж юм да гэж мэдээд тэгээд үндсэн юмн дээр төвлөрч чаддаг. Тийм улс үндэстэн нийгэм хүмүүнлэг олонлог байдаг. Тийм байна. За энэ асуудал ингээд явчлаа. За
За 7 хоног. За одоо нөгөө юм яриа. Ингээд нөгөө сэдвээ ингээд буцаж барьж аваад идэг. Жишээлбэл би энэ тал дээр одоо шинэ ингээд японочдыг ч гэдэг юм уу. Нэрийн хэвлэл мэдээлэл нь Японы хэвлэл мэдээлэл энэ дээр бол гайхалтай. Би яг японочдоос өөрсдөөс нь сонсч ирсэн. Нийгмийн тулгымцсан асуудал гэдэг юм ингээд хідэн ингээд сараар ч хамаагүй, жилээр ч хамаагүй ингээд барьцдаг. За ингээд энэ одоо сургуулийн насны хүүхдийн ялгуурлан гадуурхалд буюу булли гэдэг юм бол Японд ингээд байна. Тэр энэ асуудлыг нэг тийш нь бол шийдэхин зүйтэй гэдэг. Ингээд тогтмол ингээд хэвлэл редакц бодлого болгоод тэр тухай бичиж идэг. Энийг л зогсоохын төлөө бичиж байгаа. Японы нийгэмд ялгуурлан гадуурхал гэдэг бол маш аюултай зүйл. Нөгөө түрүүний миний хэлсэнчлэн төлөвшсөн тогтсон нийгэм учраас хэрвээ хүүхэд тэр сургуультай нэр хүндгүй орших аргагүй бол тэр хүүхдэд айгүй хэцүү өөр газар очиход дахиад ялгуурлагдана. Яг гэвэл нөгөө нийгэм чинь тэндээ таньдаг үнэл хүлээж авахаас биш таньдаг хүн ирэхээр л гадуурхдаг байхгүй юу. Заавал хар арьстай хүн ч юм уу өөр яс үндэстэй хүн ирэхээр гадуурхах юм биш. Ерөөсөө л энэ тогтсон нийгмүүд танихгүй хүн ирэхээр гадуурхдаг. Яагаад хуучин газар байхгүй тэндээ амьдрах аргагүй болсон юм уу гадуурхдаг учраас хүн байгаа газар л хөндлөгдөж хүлээн зөвшөөрөгдөж барь суурь олж амьдрах хэрэгтэй. Тэгтэл манайх бол яах вэ? Дургуурвал явчихна штэ. Нүгээд л явчихна бүгдээ шилжүүлэл дараагийн орчинд ирэхэд монголчууд угаасаа шинэ хүн ирэхэд айгүй гой хүлээж авдаг. Бус дэлхийн бусад усаас өөр байхгүй танихгүй хүнийг ингэж хардаж боддоггүй. Танихгүй хүн ирэхэд өө сайн уу за гэдэг угаасаа л байнга бие биентэй ингэж шин газар уулзсаар гоод олон мянган жил ингээд шинэ хүнээс айдаггүй танихгүй юмыг ингээд сонирхоод л шууд ингээд хүлээж аваад нийлээл явцдаг ийм онцлогтой бол Японд тийм биш. Тэгэхээр энэ сургуультай ялгуурлагдана гэдэг бол Японы хувьд маш аюултай юм байхгүй Япон хүүхдийн хувьд. Тэгэхээр ингээд сургууль дээр нь ялгуурлан гадуурхалж яваад байна. Энийг зогсоохгүй болохгүй. За энэ Японы нийгмийн тулгамсаас Япон зөндөө сенсац гараад хүн байшингаас үсэрж гин тэрний хувьцаа унж гин тэрнийг улс төрч одоо юу гэдэг юм нууц амрагтаа нөө тэрийг өнөөдөр бичлээ. Нөө тэгтэл нөгөө сонирм маргааш дахиад л хүүхдийн ялгуурлан гадуурхалтаар бицээр л байх бол. Ингээл нийгмийн анхааралт нөгөө л асуудлаа бариад л юм гэсэн. Утаа гэж байгаа бол утааны тухай ингээл жил тэр утааны асуудал шийдэгдэл ингээл бичээд л юм гэсэн. Нэг сэдвээ бариад л манайх энэ сэдвээр бичих ёстой гэсэн бол бичээд л юм. Хүмүүст хүргээд л юм. Тэгэл өвшөө энд нэг сенсац гарч байгаа бол энэ утаан дээр тэгвэл бас ижилхэн сенсацтай сэдв юу нэг л ингээл бичээд байдаг. Инхээр нөгөө таны яриад байгаа бид нар энд ингээд нэг юм гараад л өстой яасан муухай юм бэ гэж итл шин сэдвэнд тийшээгүйгээд тэ тэгэл сэрэлт кинон дээр нэг бөмбөг хөөгөөд баах хүүхэд гүйжидэг шиг гүйжсэн дахиад энд ингээд пенс тоглож тоглонгууд бүгдээрээ ирээл тэнд ингээд тэ зогсоод ингэхгүй за пенс тоглоулагч дуурай дуслаа дахиад нөгөө бөмбөгний хараас гүйцгээе. За боллоо. За одоо ийшээгээр нэг ийм зүйлийг хийж нөгөө уус үндэснүүд ингээд дархлаа. Тэгэхээр нөгөөдөл чинь асуудлаа шийдээд нэг нэгээр нь чултгаа шийдээд яваад шүү дээ. Манайх чи энд явж байгаад энийг хаяад нөгөө өөрсдөө хэлээ л тий. Одоо ингээд дулаарангууд утаагаа мартна. Үнэхээр мартна. А гэтэл яг нь энэ утааны талаар байнга ингээд үгэлж идэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингээд шийдвэр гаргач юм ингээд байгаад байвал одоо ингээд удахгүй утаа гарна штэ тэгэхэд ингэсэн штэ тэдэн үгсэн штэ тийм юм болсон штэ гэд ингээд байвал нийгэм мэ нөгөө савлгаанд орж сэдвээс займжиж явахгүй л гэсэн үг л. Баг багаар ч гэсэн төлөвшгөн шүү дээ тий. Нэг үсэн бөөнөрөө пүн хийдэл биш юм а гэхэд. Нэг юм итгэмээр юм гарна штэ одоо жишээ нь Монгол улсад ингээд хор хөнөөл учруулсан ингээд нэг альбан тушаалтан ч юм уу нэг эрх мэдэлтэн ч юм уу баригдаад явлаа. Тэ ингээд бөөн юм боллоо. Тэгэд яагаад ингэж алан болоо тэр хүн шийтгэх юм уу шийтгэдэг юм уу ингээд одоо шүүх хэмээн дээр л мэдээг нь хүлээн штэ. Тэнгүүд ингээд хойшлол гэдэг штэ ингээд хойшлол тэ тэгсээр агаад гинт нөгөө нэг хэргийг нь хянаа хөөлц хугацаанд дууслаач гэх шиг тий. Та ингээд 30 жил ингээд энэ хуулийн салбарт ажиллахад манайхан буруу зүйл хийсэн их мэдлэгийг шийтгэж чаддаг уу манай нэг юм. Яг хойшлоор л шийддэг л байх л та. Бодит амьдрал дээр тэгэл шийддэг шүү дээ. Тэрэнд одоо чинь итгэж болох уу? Тэрэнд итгэх ёстой. Гэхдээ бид нэр одоо худлаа байна. Ер нь та нар чадж байгаа мó гэж байн хардах хэрэгтэй. Би бол одоо юу гэдэг юм энэ хууль шүүхийн байгууллага шудраг ажиллаж чадж байгаа мó? Яг энэ хэрэгээ шийдэж байгаа мó гэж шүүмжлэх бол
Угсаал байнга байх хэрэгтэй эрүүл зүйл гэж боддог. Тэгэхгүй ингээд өөөгөө манай цагдаа намайг хамгаална. Монголын одоо шүүгчнэр бүгдээрээ шудраг тийм прокурорд ч аюул тийм юу шудрагсны төлөө хүмүүс байдаг энэ төр гэж бодгийгүй шүү. Мэдээч хэрэг ингээд бүхэлдээ шудраг биш. Тийм учраас ерөөсөө шүүхийн шийдвэрт итгэх хэрэггүй гэдэг энэ бодол өөрөө маш аюултай. Хизээ нэгэн цагт хаа нэгтээ тэр асуудлыг нэг хүн шийтгэл ёстой. Тэгээ тэр нь өнөөдөр ингээд албан ёсоор чи шийднэ, чи зөв шударгаар шийдэх хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг өрөг хүлээгээ тохон томилчихсан тэр шүүгч нөгөө л мөн. Тэр шүүгчийг одоо шударга ажиллаж байгаа юу, зөв байгаа юу гэдгийг бол байнга хардна. Гэхдээ шийдснийхэн дараа гүг наадах ч угаасаа манай шүүгч нь худалдагдсан шүү дээ. Тийм учраас наад шүүхийн шийдвэрт ерөөсөө итгэх хэрэггүй гэдэг бодол байж болохгүй. Байнгын шалгана, үний юм уу, худлаа юм уу гин шүүмжлэн яасан бэ? Нөгөө хэрэг яагаад ингэж их удаад байгаа юм бэ гэд шүүмжлэн. Гэтэл зөндөл хэрэг шийдэгдээл явцсан шүү дээ. Яг хүмүүсийн сонирхол ингээд юу байхаас сонирхол болцсныхын дараа шийдчих үгүй наатах чинь тооцохгүй 2 жилийн өмнө л шийдвэл гоё юусэн гих арга байхгүй тий шийдсэн л байна. Гүн зөндөл хүмүүс ял шийтгэл хүлээгээл авилга хэл ахуул авсан хүн асан хүчин хийсэн гэл явж л байгаа зү. Завхруулсан юм зөндөл байна. Тэгээ юу гэж танаас одоо ингээл хүмүүс байнга нэг л хэргийн талаар асуудаг шүү дээ. Би бол тэрийг нэг асуумааргүй байхгүй. Яад бол би тэр цаг үед байгаачгүй юу ч мэдэхгүй. Одоо гарч ирснэ гівэн танаас яасан ингэ суух одоо бараг надад тийм ирэхж байхгүй хүмүүс тийм сонсох шаардлагач байхгүй. Тэгтээ би нэг юм бодоод байхгүй. Манай улсын хуулийн салбар ингээ нэг хүний ирэхэнд хитрхи удаан байсан юм шиг байна. Одоо ингээ нэг хүн удирдаад айгу удаан. Тэр чи илж ирдгүй юм уу? Тэр хүн чинь тэ яг 4 удаа улирн томилогдоод 5 удаа улирн томилогдоод тэгээ байнга эрүүл ухаантайгаараа тэгээ амар шударгаар ажиллаад байх боломжтой юм уу? Тэгээд тэрийг та хараад ингээд буруу байна да гэсэн ч гэсэндээ тэгээд залуу малууд хасандаа үеийнхээ сайн хуульч нартай нийлээд ч юм уу ямар нэг юм хийж болоогүй юм уу? Надад тэрийг ингээд харахаар би бүр юу вэ харичтэй гэж бодогдоод байдаг байхгүй юу? Өө уулын чадлаараа л хичээсэн шүү дээ. Ер нь манай тий хууль зүйн салбар энэ шинтгэл их удаан явсан. Тий ялангуяа хүний шинтгэл их удаан явсан. Эрх зүйн орчны шинтгэлийг ингээд тодорхой хэмжээгээр ингээд бусад улсууд одоо шударга хуультай байхын тулд ингэх хэрэгтэй юм. Ерөнхий хууль нь юм байвал зүгээр, юуны хууль нь юм байвал зүгээр гэдэг нь явсан чинь хүний шинтгэл нь удаан явсан. Хаврахгүй байсан. Тий, хоёрдугаарт нь тэнд одоо ингээ хүмүүсийг сургах одоо өөрчлөх, хуульчдыг хөгжүүлэх, өөрчлөх тал дээр нэг тийм доголдолтой шүүгч нэрлүү илүү анхаарал, прокурорт арай бага, цагдаа хууль сахиулах салбарынхныг бүр огт хаяад нэг хоёрт нь нөгөө тэр ажлыг хийх дэд бүтцийн шинтгэл бас маш муу хийгдсэн. Тийм хуучин ийм тогтолцоогоо байлгаадсан. Өөрөөр хэлбэл социализмын үеийн одоо нийгэмд ажиллаж исэн, социалист нийгэмд ажиллаж исэн тэр эрх зүйн дэд бүтц хэвээр байгаадсан. Нэг хүндээ биш. Тэр хүн бол айгүй осгоотой тэр аквариумын загас учраас тэрийг ингээд ашиглаад улс төрөө хийгээл ингээд байгаадсан байхгүй. Хуучин социализмын үеийн хүн. За тэгвэл энэ чинь ардсан юм болохгүй юм байна. Бид нар ч одоо ингээд хүнд үйлчлээд хүний төлөө ажилдаг ийм тогтолцоо хийх хэрэгтэй юм байна. Урд нь бол бид нар ямар нэгэн сайн сайхан коммунизм гэдэг юмны төлөө ингээд зүтгэх гээд тэрний төлөө ингээд бүгдийг ингээд ашиглаж эрэг шуургамд ашиглаж байсан бол одоо энэ нийгмийн чинь хамгийн чухал юм бол хүн өөрөө юм байна. Хүн болгон өөрийн хүсэл мөрөөдөлтэй, хүн болгон өөрийн амьдралын зорилготой. Тэр амьдралын зорилго хүсэл мөрөөдлөө хангахын тулд хүн өөрөө зүтгэн. Энэ хүний зүтгэл хүсэл, энэ хүний хүсэл мөрөөдөл хоёр хоорондоо зөрчилдөхийг л одоо бид нар зохицуулаад нэгээ одоо нэг нь газар тариалан ирэхлээр нэг нь мал аж ахуй хэрэгсэн чинь мал тариар нь өхрөө оруулаад ээж болохгүй. Тэрнээс болоод энэ хоёр бие бинийгээ буудаад ээж болохгүй. Энийг ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Ингээд хүмүүсийн зөрчлийг ухаалгаар шийдээд хүн болгон өөрийнхөө зорилгын төлөө амьдрах нэг нийгмийн утга юм байна. Үндсэн хуулийн 92 онд өөрчлөлт ингээл бахан бужигнахгүй. Тэгсэн чинь хуулийн салбар нь ингээд өөрийнхөө төлөө амьдарч байгаа хүмүүст яаж туслах вэ?
хүмүүсийн хэрэг маргаан асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдгийн төлөө эмхлэгдэн зохион байгуулагдах ажил нь хийгдэхгүй удаад тахгүй. Тэгээ одоо та мэдэн штэ улс төрч байдаг тэр юуны 13 дугаар зууны Монголын эзэн хаанныхтай ижилхэн нэртэй залуучин л одоо лидершип хийгээл одоо ингээл бид нар ер нь энэ хуулийн салбараа шинжлэх нь аягүй зөв юм байна гэл тал талаас нь хүчээр нийлгээл тогтолцоогоо өөрчлөөл хуулийн шинжилээд араас нь эрх зүйн дэд бүтцийн шинтгэл хийгээд ингэсэн чинь ерөөсөө энэ Ишиг Дэмбэрлийн Тэмүүжин гэдэг хүн чинь цагдаагийн байгууллага самраа хийчихлээ. Гүдрий чи самрын штэ. Ягаад гэвэл тэр тогтолцоо чи өөрөө би ч наа яриг жаврыг сонсч байсан. Тий. Самрын штэ. Би зүгээр энгийн жишээ хэлээ. Одоо ч гэсэн би хэлнэ. Монголд өнөөдөр ойролцоогоор нэг 8000 орчим цагдаагийн албагч байгаа. За, студиагийн цагдаагийн даргын хэлж байгаагаар бол яг өнөөдөр Монгол улсын хэмжээнд 300 гаруй мөрдөгч байд юм. За, дахиад энэ хийснээс нь үзэх нь 1500-аас 2000 орчим хэв журмын цагдаа байд. Өөрөөр хэлбэл яг хэрэг мөрддөг 300 цогтуу хүнтэй ноцолдог замын хөдөлгөөн өдр зохицуулдаг. Тэгээ эргүүлд гардаг. Тэгээ годомжны зодон модон салгаж тийм үү. За ингээд өөрөөр хэлбэл энэ 8000-ын 2000 нь ийм ажил хийдэг. 6000 нь юу хийдэг? Тэр 6 хийдэм шүү. Харин тийм. Тэгэхээр чинь яг хөө бүр дарганч биш л дээ өөрхий. Энэ одоо мөрдөгчийн дээр нь ингээд чи юу хийв гэд ингээд асууад тим хийлээх нь бид тим хийлээ гэдэг дэшээ бичээд. Тэгэхээр тэрний дээдлийнх нь та нар юу хийв? За бид тим хийлээ. Ингээд өөрөөр хэлбэл бид нар ингээд цагдаагийн ерхий газрын дарга хүртлээ ингээд гудамжинд гард эргүүлж гэмт хэрэгтэй тэмцэхгүй. Гэхдээ бас бүр цагдаагийн байгууллага удирдаад том дарга энэ хариуцлага огцор мохцор гэж загнуулахгүй. Тий нэг босоод огцлын дундын баахан дарга. Тийм 6-7 хүнтэй байхгүй. Яг нь цагдаа л ингээд бүх төрлийн алба иймэрхүү. За ингээд би юу гэж хэлэх гээд байна вөхөр. Энэ гудамжинд гардаг цагдаа чинь хүнд үйлчлээ шүү дээ. Тэгээ ингээд дуудлага өгөхөр ирэхгүй гоос дээ. Эмчж ирэхгүй, цагдаач ирэхгүй, багшч ирдэггүй байдгүй. Тэгэл манус амар уурлаад байдаг. Тэгээд яах юм? Тэгэхээр чи ерөөсөө л энэ тогтолцоогоо яг энэ нэг дундын энэ мэдээ дамжуулагч чинь дээшээ доошоо заасан хүмүүсээ энэ нэг үлийн эргүүл цагдаа болгоё. Эсвэл бүр болиё. Тий, эсвэл бүр болиё гэд ингэсэн чинь самарсан гэдэг нэхэр чинь. Тэр манус яах юм? Тэгэл ингээл 300 хүний нуруунд дээр ингээл 6000 амт ингээл. Тийш тий. Энийг өөрчлөх хэрэгтэй юу? Ингээ өөрчлөе гэхээр хүмүүс яаж гэнэ? За яг ингээд энгийн иргэдийн хувьд бол энийг ингээд ойлгохгүй одоо мэдхгүй тий. Яг ч нэрийн ярил тэр зүгээр ажиллаагаа явж байгаа хүн тэр цагдаагийн хурандаа цагдаагийн хошууч ахмадын доошо 6 дарга байгаа ямар ч хамаагүй батгүй шүү дээ тий. Гэхдээ яг өөр дээр нь ингээд хүн ирээд өөрийн зөгчөөд гүгөө явуучвал цагдаа хаа байна. Яага намайг хамгаалахгүй дуудлага өгөхөр яага ирэхгүй байгаа. Уур нь хөрнө шүү дээ. Ингээд бид нар чи ингээд заваарчаад тэгэд энийг ингээ янзлаад энэ эрх зүйн дэд бүтцийн зөв болгоё. Хүнд нь үйлчилдэг болгоё. Тэр завсар дундын шат амжилтанд болиулъя гэдэг ингэхээр тэгэхэр чин нөгөө ингээд хошуу дэд дурандаа хурандаа энэ төргээд ингээд цол зүгээд ингээд өрөөнд сууж идэг гудамжинд гардаг чи гараад ирүүл гэд энэ чин энийг болиулна гэхээр энэ чи самарж ийн л гэж хэлэхгүй яах вэ? Тэр муугаар самарж л байгаа хэрэг л. Гэхдээ эцээц олон нийтэд л ашигтай авах хэрэгтэй шүү дээ. Тэдний өрөөндөө суухын тамаатай юм биз дээ. Тийгүй одоо уул нь бол бид нар тэр хүнд ингээд за чи бол ингээд нийгмийн аюулгүй байдал дэг журам нэг сахиулаад гэмт хэрэг байвал илрүүлээд тэрэ гэд ингэсэн чинь цагдаа гэж хэцүү шүү дээ тий. Тэгэхээр ингээд өдөр болгон ингээд хэрэг мөрдөд ингээд суух хэцүү учраас мань хүн хувь хүнийхээ хувьд л аль болохоор л энийг хийхгүй нэг юм арай жоохон ачаал багтай ажил дээр очимоор байгаа шүү дээ. Тэгээ энэ тэмүүлэл нь ингээд аваачаад бүтцийн ингээд буруу болгоод гажууд. Тий нэг яг тий хэрэг мөрддөг биш албан тушаалуудыг олноор бий болгоод яг хэв журам загвуулдаг биш ажлуудыг олноор бий болгоод тавьцсныг засах гэдэг шүү дээ. Тэгээ ингээд засах гэхээр нөгөөх маань тогтолцоо өөрийгөө хамгаалаад
тэр тогтц өөрийгөө хамгаалаад тэгээд хүчтэй олуулаа байна л да тий. тийм шүү дээ. Тэнгүүд дарга гэхэр чи одоо юм штэ. Миний доор 3 хүн байсан ч гэлтэй тэр 3 хүнийхээ ажил хийх цагаас нь эхлүүлээл хариуцахтай ар гэртэйгээ яаж ийн, нийгмийн харилцаа нь яаж ийн, мөнгө төгрөг нь хүрж ийн үү гэл тэр хүмүүсийг одоо удирдах байгаагийнхаа хариунд амар их хариуцлага хүлээдэг штэ. Манай Монголын дарга нь болохоор ингээл жоохон дарга хийж байгаа л баахан шийдвэр гаргаж байгаа. Тэл яваад өгөх юм. Тэг зүгээр юм уу? Төрийн дарга болохоор тийм байгаа юм уу? Одоо чинь би ингээд ажиллаа хийж явж ирсэн аа. За би ажлаасаа гарлаа гэж гарчиж болохгүй шүү дээ. Одоо татврын өрнөөсөө эхлээд хүзүүлдүүлээ боолгоод өгөх шүү дээ. Ингээд ингээд харахаар дарга болоод буугаал дахиж нэгэн дарга болоод буугаал энэ тэгээд аюу зүгээр юм уу? Энийг одоо чинь ийм дур зоргоор нь байлгахгүй тул барьж идэг хууль ч юм уу те эсвэл тэр тэнд оч ажиллах ёстой хуулийн санкц ч юм уу тийм байна. Гэхдээ яг нөгөө яг та хэлээд байна шүү дээ. Ингээд энэ тогтцсон чинь өөрөө яг тэр үүрэг хариуцлагыг хүлээж байгаа үнэн биш юм. Дундынх нь хүмүүс нь яг юу ч хариуцахгүй юм чи. Юу ч хариуцахгүй. Ямар заваа юм бэ тий. Тэр чинь ингээд дээрээс дарга өгсөн үүргийг л биелүүлсэн шүү дээ. Тэгэхээр чи одоо юу гэдэг юм хамгийн их одоо асуудалтай сэтгэл зовж байгаа хүн бол тухайн одоо юу гэдэг цагдаагийн байгууллагын ерхий газрын дарга, ерхий прокурорч гэдэг юм уу те. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг. Яг үнэхээр тэр хүнд бол ховын эрх шигээс илүү нөө олон асуудал аяг эмзэг тусч яхад дундын хүмүүст бол тэр ямар ч хамаагүй шүү. Тэгэл тэр дундын хүмүүсээс болоод бид нар өнөөдөр ингээм амар ингийн хурган дараа гуцсан хүүхэлтэй 50 үл энэ төр гэдэг үг бидний чихэнд бүр хоногшсон хараад таньдаг болцсон юм тий баг. Тийм. Тэгээд одоо жишээлбэл гэж нэг хилцэс байлаа гэхэд энэ хилцээний дарга юм хариуцсан шүү гэд ингээд хилцээний дарганы асуудалтай санаа зовж яхад доор нь ингээд орлогч ахлах гэдэг юм уу те. Гэт ингээд юмнууд тавьчаад нөгөөх нь одоо хилцээний дарга л бууртаа шүү дээ. Тэ? Эсвэл тэр ажлыг гардаж хийсэн бүрт. Дундлын хүмүүс яах вэ? Тэгэхээр чин тэр хүмүүс юу ч хийхгүй ер нь юмд оролцохгүй байсан хамгийн зөв. Тэ? Ягаад гэвэл хийчвэл чи хийсэн гэж буруудна. А өөрөө өгчүүл чи шийдвэр гаргачвал чи шийдвэр гаргасан гэж буруудна. Тэгэхээр тэр дундлын шийдвэрийн дамжуулаад тэг хий гэж хэлчихэд тэгээ хийчлээ гэдэг дэшегээ хэлчихэд ингээд сууж байгаа хүмүүст бол хамгийн эрсдэл байхгүй. Зүгээр амаангаад гэж тийм шиг. Яг хөө тэгэл яг бид нар ингээд тэр хүний шүүмжлийг хэрэггүй. Тэр чин тэр тогтолцоон дотор орсон хинч тийм л болно. Тийм ээ тий. Суурь нь өөрөө буруу байгаа юм чин дээр нь хинч ир суугаа ялгаа. Тэгэл тэр чин би одоо жишээлбэл яг үнэ хэлэхэд тэгж өөртөө лай хурааж тэр асуудлыг засахгүй шүү дээ. Тэр чин гүй энэ чин надаас хамаарахгүй ингээд ийм хуйлтай дүрмтэй ийм тогтсон бүтцтэй тэгэхээр би зүгээр олон долоо юм донгослгүй доошогоо үргөө өгчөөл дээшээгээ тайлангаа биччихээ сууж ийл гэсэн. Энд чинь хүний л юу шүү дээ. Тэ. Та одоо прокурор байсан, өмгөөлөгч байсан ингээд харахаар одоо энэ олон жилийн туршлагаар харахаар манай нийгэм яг одоогийн нөхцөлд одоо ямар хэрэгээс гэх юм уу, ямар хандлагаас юм өөрчлөлт сэргийлэх хэрэгцээ байна. Одоо яг ингээд харахад хулгаагаас гэвэл ингээд сайн шүү дээ. Халаасны болгоомж бүр амар юм билээ шүү дээ. Өдөржин гардаг яасан ч уцаа хайж хандгүй, манайхан яасан ч хямддаггүй, хаяа л гэдэг. Тэ ингээд одоо халаасны хулгаал хэцүү байна да гэж байгаа юм шиг тэгэж хэлэхээр таны санаанд орох нь юу? Одоо бол гэхдээ хулгаагаас залил нь их болсон шүү дээ. Тий. Залил нь юм да тий нэрээ. Залил нь их болсон. Хямар залилуулж шүү дээ. Хамаатаа залилсан ч баг шиг. Нэгдүгээр залил их болсон. Хоёрдугаар хүчирхийл. Бид нар бол зүгээр юм ахын төвшний бол энэ хоёрыг шийдэх гэж хичээсэн. Тэрнээс ч одоо ингээд бүр юм хүчирхийл дасал болцсон. Одоо ингээд тэгэл зодчил байдаг. Тэгэл сошиаллууд нь ингээл алаад тэг шахаад унахгүй яасан ингээл байдаг. Тэгээ ер нь ингээ бүх цаг үедээ ингээд хүчирхийлээ ерөөсөө хэвийн үзэгдэлээр хүлээж аваад. Ерөөсөө тийм байж болтгоо. Тэрний л дандаа эсрэг байх хэрэгтэй. Нэгт нь хоёрт нь бол тэр төрний миний хэлсэн. Одоо бол хүмүүс яг хөө ер нь амьдралын нөхцөл байдал муутай газар бол хулгай байгаа. Гэхдээ залил нь бүр ингээд тэгээд аваад яг гэвэл одоо хулгайлаад байх юм их муутай болчиход. Одоо таны хэлээд байтар гар утаснаас ч өөр
хулгайлах юм ер нь байна уу? За гар утсыг хулгайлахаар бас нөгөөх нь цаашаа ашиглагдаж байна уу? Тэ задаргаанд л орно. Тэгэхэд л одоо тэр гар утас хулгайлах гэж хичнээн эрсдэл туулах. Тэгээд нөгөөх нь нэг хитгэн цаас болох уу тэ. За орон байрны хулгай гэхээр орчин үеийн өндөр хамгаалалттай кодтой, камертай ийм орон сууцд хулгай явах уу? Тэ. За гэр орол хашаа байшин задгаад явлаа гэхэд тэндээс юу хулгайлах вэ? Төслөөд л нэлээд өөр болчихсон. Сүүлийн үед л залилын их болсон. За энэ үл ахын хүрээ. Мэдээж хэрэг хүмүүсийн анхаарлаа хандуулаад та бүхэн нэг сөрөөдөж барахгүй нөгөө авилга шодрог ус байдлын асуудал ба тий. Эдийн засгийн лөөрөд тэгээд авилга. Тэгээд ингээд альч төвшөнд нь лөөр залилна л их байна. Одоо ч тэгээд авилгатай шодрог ус ингэж авилгаас залхаж штэ тий. Юу ч өөр болохгүй байгаа юм чинь тэгээд тэгж хэлээж байгаа. Маач одоо 600 бичлэг хийсэн шүү дээ. 300 бараг хулгай авилга ямар юм бэ болоо хүүе паяал гэж хийлээ. Сүүл рүүгээ жоохон үр дүн рүү тэмүүлэх гэдэг хандлагатай болоод яг шууд гаргаж чадахгүй юм жаав тий. Гэхдээ авилгатай тэмцэх ажил ер нь үр дүнд хүрч байгаа шүү. Хүрч байгаа юу? Тий. Гэхдээ нус төрчдийн хийж байгаа бас болоогүй. Тий. Манай улс төрчид бол харин ингээд авилгыг бүр ингээд тогтолцооныхоо хувьд ингээд альва нийгмийн тогтолцоог буруу болохоор тэр гажуудал дээр л дандаа ялцрал үүсэдэг байхгүй. Тэр утгаараа бол манай улс төрчдийн хийж байгаа юм бол ерөөсөө авилгад тэмцэж байгаа хэрэг биш. Гэхдээ би зүгээр энгийн жишээ хэлье. Өнөөдөр ингээд төрийн албаагчаас юм гуугаад бүтгэх байсан шүү дээ. Хуваарь ингээд найстаа тэгээд өгөөч мөгч. Ер нь айгүй хэцүү бас. Одоо нэг хүмүүний одоо проблем өдөр тутамдаа шийддэг ажил албан тушаал дээр байгаа хүмүүс бол ер нь бараг ихнэр хүүхдийнхаасаа өөр хүн утсыг ч авах байсан. Цагинж байгаа хэрэгт орчин шоронд явчихна гэдэг. За тэгээд нэг бага дунд албан тушаал ер нь шийдэл гарахгүй дарамтлаад байгаа юм шүү. Бага дунд албан тушаалын хүмүүсээс гамгүй шийдэж байгаа. Ямар ч хэцүү юм тий. Цалингаар нь барьдаг үстэй тий. Гүйцэтгэх зүгээр яах юм бэ? Цалингаар жоохот одоо ажлын байраар нь ажилгүй болгох шүүл гэдэг юм. Өө юу ажилгүй болгох ял шийтгэлч маш их хөгж байгаа шүү дээ. Тэгэд зарим нь ч одоо бүр арайч хэтрүүлээ эсрэгээрээ шудраг усолж байгаа тохиолдол бас байх шиг л байна. Нөгөө талаар бол яг үнийн ирэг дээр хүмүүст энэ төрлийн дархлаа бол үсээд л байгаа. Нөгөө биднэрт ингээд нүдэн дээр ингээд харагдаж бид нар чинь нөгөө ингээд дээрээ байгаа юм л хараад байгаа шүү дээ. Тэнгүүд нэг энэ ус төрчт нь ингээд уужигнаад тэнд ингээд илэрхий шудраг ус юм болоод тахаар ерөөсөө алга болохгүй юм л гэж бодод. Яг тэр төвшөнд бол мэдээж хэрэг бүх юм замбрааг үлвэ шүү дээ. За одоо сүүлийн асуулт. За. Өнөөдөр өглөө нэг юм уншсан байхгүй юу? Нэг мөрдөгч бичсэн байсан юм. Миний таньдаг нэг мөрдөгч. Монголд бизнес хийвэл явандаа шоронд оронтэй гэдэг. Чи хүмүүс аягүй эргээр ширэлцсэн байхгүй. Тийштэй энэ төр ингээд. Яг шоронжин дээр хэнийг чамгүй дураараа аваачаад хийчдэг газар юм уу? Нээрнгээсээ эзэн нэвэл хэрэг нь олддог юм уу? Хайшин. Яагаад өнөөдөр тийм юм бид нар тийм эмдэглэх хэрэг болцсон байгаа юм бол? Яг ямар өнцгөөс харж байгаас болох ба. Ер нь маш их хүмүүс хэлдэг Монголын нийгэмд бизнес эрхлэхэд маш хэцүү. Яг хуулийн дагаад бизнес хийхээр ямар ч тийм ашиг орлого олж тий бизнес нь одоо дэвшиж тий сайхан одоо амжилтанд хүрэх магадлалгүй. Тийм учраас хүмүүс тодорхой хэмжээгээр заавал хууль зөрчигд хүрдэг гэж ингэж бол бизнес эрхлэгчид их ярьдаг. Одоо үнэн баг. Яг гэвэл би өөрөө тэгж бизнес эрхэлдэг биш. Би үндсэндээ яг нэг утгаараа бизнес боловч судалгааны ажил хийдэг. Тэр нь нэх айхтар өндөр ашиг орлого төлөө явдаг биш учраас би яг тэр нөгөө худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ гэдэг ингээ хүнд ингээ ашигтай, бодиттой хоол унд орон байр хувц сунрыг хийж өгөөд ингээ явдаг. Би тийм бизнесмен биш учраас би нөгөө тэр хүмүүсийн биеэр туулж байгаа нэх өмнөөс нь яриад ижил чадахгүй байна. Гэхдээ ингээд олноороо ингэж ярьж ийн гэдэг чинь тийм ээ олны үг уртаа нэг асуудал байна. Тэгээд энэ тогтолцоо буруу байна гэсэн үг. Тэрийг мөрдөгч тэр өнцгийг харж хэлсэн байх. Тэрнээс биш бизнес хийж байгаа хүнийг л барьж аваад ямар нэгэн аргаар хэрэг тулгаад шоронд хийчихдэг гэсэн үг биш байх. Зүгээр ер нь манай орчин, эрх зүйн орчин өөрөө
эрүүл бус учраас тиймд ингээ хүн бизнес хийгээд ашигтай ажиллах, орлого олох боломжгүй, авилга нэхээд тий. Дунд доод шатны авилга ариллаагүй шүү. Би зүгээр түрүүн нөгөө нөхцөл байдал өмнөхөөсөө сайжирсан гэж байгаа болохоос биш. Далдаар явж л байгаа. Хаач л байдаг, Монголд ч л байгаа тий. Монгол ер нь их доогуур төвшин дор байсан. Тэгэл жоохон дээсэлсэн л болохоос биш бүр айгүй гоё болцсон энэ төр байхгүй. За тэгэхээр ингээл авилгын дарамт байгаа, татварын дарамт байгаа, тэ нийгмийн даатгалын дарамт байгаа, хүний нөөцийн одоо хомсдол байгаа ч гэдэг юм ингээд бизнест бол маш их дарамт байгаад. Тэрнээсээ болоод ашиг олохын тулд заавал одоо татвараа нуунд харагдуулдаг ч гэдэг юм асуудал байх шиг. Би болохоор ингэж бодож байгаа байхгүй. Бизнес хийгээд нөгөөдгөө амар чадаад ашигтай байгаад яг нэг уучраа болж ангууд нөгөө талд нь монопол ч юм уу те эсвэл нэг улс төрийн нөлөөтэй юм алдахыг хүсээгүй те тэгсэр амар гоё үнэн шударга хүмүүст таатай үйлчлэгээ санал болгодоггүй. Гэхдээ өөр сонголтгүй учраас ашиг мөнгө олоод идэх хэсэг бүлэг хүмүүс манад байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн хажуугаар ингээл цойлол юм хийгээл гараал ирэнгүүт л нөгөөд нь зуусандаа ямар нэг үйлдэл хийдэг гэдгээс нь хадаж хэлж байгаа болов уу гэж би ойлгосон. Тэгэхээр тийм юм байдаг бах уу те. Манайх чи хитгэн юм хитгэн хүн хийгээд өөр хүн гарч ирэхээр айгу дургу байдаг нэг юм чинь те. Өө нөө манайх гэж ер нь тийм дэлхийн хаана тэгээд тийм биш ээ. Яг нь тийч ойлгож оруулах гэхдээ маах чинь 3 сая 400 мянгуулахнаа бидтэй. Тэгэхээр жижигхэн зах зээл эзтэй уг нь. Тэг тусмаа л харин одоо шахацалтаад одоо нэг бизнес эрхлэгчийн цөөхөн бизнесээс олох орлого нь ч бага юм чинь тэгээд бас янз юм бас л адилхан шахацалт нь шүү дээ тийм. Тийм. За ямар ч байсан нэг ийм бодолтой болж үлдлээ тантай ярилцаад. Ганцхан Монгол сүнчөөг дэлхийн тэр чигтэл ингээл бүх цаг үеийн сорилтыг туулаа явж байгаа юм байна. Энэ дунд нь бид нар гайгүй дархлаатай болоод үлдэх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Би нэг л санаа хэлэх гэж бол угаасаа яриаг. Гэхдээ миний яриа тэгж ойлгосон бол миний бас л нэг боддог, жохолжилж боддог сэдвийг та харсан байна баярлалаа. За тэгээд манай оффист ирж надтай ярилцсан танд баярлалаа. Энэ манай редакцийн сэтгүүл. За баярлалаа. За тэгээ ажилтны амжилт хүсье. За танд бас амжилт хүсье.